Тааслуулгынхаа өмнөхөн тэр инээмсэглэн харин яргачид тэр царайг нь 50 гаруй жил мартаж чадаагүй гэдгээ. Чимбэ хуан 1914 онд Анхой мужийн тариачин айлд өсөж Багада Мандадад амьд өдөх сургалтанд хамрагдаж 1937 онд Ятад Японы дайн эхлэхэд эсвгүүцлийн хөдөлгөөнд нэгдэв. Тэр жилдээ тэмцэх залуутай сүйд тавьсан ч 1938 оны ихэр сүйд залуу тоглолтод амир өгдөө. Чин тэмцлээ өргөжлөж байхдаа 1938 оны 4-р сард төрлөх нутагта Японы 6-р дивизийн зэргүүдэд олдогджээ. Түүний тажилханд хамтаж харгалзагчдын хүчрэлсэн байна. Нэгжлэг өөрчлөлтөд олдогчдыг бүгдийг нь цааслах шийдвэр гарч Чин нөхдийн хүрцгийгээр өнөختгийг хүчээр харж гэвч тэр ямар ч мэдээлэл өгөхгүй санаагаар тоглосон байна. Хаалийн мөчид Японы сэтгүүлч түүний зургийг авч үзсэн байдаг. Зураг дээр Чин айдсыг тайван үйл мэдэг инээмсэглэн зогсож байлаа. Тэр үед тэр ердөө 24 настай. Амантч Кайчи Ямашита энэ зургийг олон жил хадгалж авсан Чимбэхо 24 настай гэж бичсэн. Тэр залуу бүсгийн зургийг мартахгүй тэмдэглэсэн хэрэг байна. 1992 онд Ятын зохиолч Фанжун Япон судалгаа хийхдээ дайны Ахмад Кабаяши болон Ямашита уулзахдаа энэ зургийг гарган чиний зан айж тэр мөч Ямашитаг 55 зүйлс овоож ирсэн гэж хэлжээ. Дараа нь зураг хятад руу хөрч 2005 онд нийтлэгдсэн 2009 онд Хисян нутгийн ах トゥ нар нь түүнийг баталгаажуулснаар гэр бүл нь 70 гаруй жилийн дараа үнэн түүхийг мэдв. 2012 онд чиний зураг Угсааны тахилтын сүм залгаж бэлэгдлийн оршил өгдөг. Өнөөдөр Нанжинд түүний хөшөө болж чиний ухаан золиос бос эсвгүүцлийн бэлэгдэл зориг нэр төрийн дүр болон босгогдсон байдаг юм а.